Тэгээд эдрээ чи амар Трампыг дэмждэг байсан юм биш үү? Yes. Гэхдээ одоо саналаа өөрчилсөн. Тэгээд удахгүй Путинийг шүмжлэх цаг ирэх бах. Ши Жинпинг шүмжлэх цаг ирэх бах. Ираныг шүмжлэх цаг ирэх бах. Израилийг аль хэдийн шүмжлээд эхэлж байгаа. Тэгээд энэ бол ерөөхдөө зүгээр дэлхийн ертөнц ямар байвал хөрөнгө оруулалт амьдрал таатай байх вэ? Ажлын байрууд олон байх вэ? Бид нар ерөөхдөө аз жаргалын араас явах боломжтой юм байна. Дэлхийн ертөнц яаж гайтай болох вэ? Дайн ихтэй болох вэ? Эний эсрэг л хийж байгаа шүү дээ. Тэгээд ерөөхдөө мөнгө хааш нь тавих хэрэгтэй юм байна. Мөнгөний зогсоол аюулгүй байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас энэ геополитикийн контентыг угаасаа өмнө хийдэг байсан. Зүгээр ойролцоо өнгөрсөн жилээс ахуулаад энэний тухай илүү их ярьж эхэлсэн байхгүй юу? Дэлхийн 3 дугаар дайны суурь нь бүрэн тавигдсан. Тийм ээ? Орос, Украин байсан. Одоо Иран, Америк, Израиль, Ираны ард хятадууд байна. Оросууд байгаа. Иран унчих юм бол дахиад Оросыг оролдож үзнэ. Оросыг унгаачих юм бол Хятадыг оролдож үзэх байхгүй. За. Тэгээ ерөөхдөө яагаад геополитикийн контент хийдэг юм бэ? Хөрөнгө оруулалтын ямар холбоотой юм бэ? Тэгээ дөнгөж сая би second podcast л орсон. Линк нь доор байгаа таад үзээгүй юм бол миний зүгээс амар гоё ярилцлага болсон. Тайвнаа маш гоё гойнууд надаас асуусан. Тэрийг таад нэг үзчихээрээ. Тэгээд ер нь идрээ яагаад геополитикийн контент хийдэг юм бэ? Хийдэг болцсон бэ гэх юм бол энэ дээр нэг энийг жоохон дэлгэрүүлээ ярьчих. Тэгэхээр геополитикийн сэдвийг бол сүүлийн баг 1 жилийн хугацаанд нэлээд өдөрт 2-3 бичлэг хийгээд ярьж байна тий. Тийм яг гэх юм бол хөрөнгө оруулалтыг хамгийн томоор нөлөөлж байгаа юм баггүй юу? Тэр жишээлбэл сая Алтны ханш 2400-аас 3400 өсчлөө. Энийг уучлаад харах боломжтой байсан. Хөрөнгө оруулалт хийсэн ашиг хийсэн байхгүй. За манай school community дотор Mega Metals руу бид нар өнгөрсөн 12 сарын сүүлээр хийсэн энэ дээр мөнгөө нэг нугалцсан байгаа жишээлбэл. Доллар жоохон сууларч байна. Европын зах зээлээр хөрөнгө оруулалт хийж болохгүй юм байна. Одоо жишээлбэл Их Британаас, Германаас, Францаас, Италиас, Испаниас өдөр болгон хэд хэдэн саятан хүмүүс мөнгөө хаашаа явуулж байгаа юм бэ гэх юм бол Америк руу явуулж байгаа. Өдөр болгон 5 тэрбум доллар гадны хүмүүс Америкийн хөрөнгөний зах зээл рүү оруулаад юм худалдаж авч байгаа. Одоо сонирхолтой юм бэ гэх юм бол энэ Middle East-д одоо дайн болж байгаа, Иранд дайн болж байгаа. Тэгээд энэ дайн халдвар өвчин шиг ингээд тардаг байхгүй юу? Дараа нь Катар ээж магадгүй, Уман болж магадгүй, Сауди Араб болж магадгүй. Эдгээр бүгдээрээ ерөөдөө нэлээд nervous, нэлээд сандарцсан байдлаараа энэ дайн юу болж байгаа юм бэ харж байгаа. Окей. Иранаас одоо хүмүүс мөнгөө алга болгож байгаа. Далт хийж байгаа. Хаашаа явуулж байгаа юм бэ гэх юм бол Сингапур руу явуулж байгаа, Хонконг руу явуулж байгаа, Хятад руу явуулж байгаа. Окей. За тэгээд гэр бүлээ хаашаа явуулж байгаа юм бэ гэх юм бол нэг бол Хятад руу явуулж байгаа, эсвэл Орос руу явуулж байгаа. Хүмүүс одоо энэ дайн дээр үндэслээд аль хэдийн хөдөлгөөний хийгээд эхэлсэн. Том улс төрчин гэр бүлээ холдуулж байгаа, мөнгө хөрөнгөө тийм бас далд оруулж байгаа. То ягаад Америкийн хөрөнгөний зах зээл өсөд байгаа юм? Ойлгомжтой. Гадны мөнгө. Тэрийг ингээ харж байгаа учраас окей, S&P 500 өсөх юм байна, Dow Jones өсөх юм байна. Окей. За тэгээд энэ Украин дээр илт харагдсан. Украинаас болж Европын эдийн засаг хог болж байгаа, эрчим хүч нь өртөг өндөр болж байгаа. Тийм учраас барууны эдийн засгууд учраас, барууны ард түмэн учраас, баруун үзэлтэй, крестийн шашинтай гих мэт хүмүүс учраас Европ байгаа мөнгөтэй хүмүүс тийм ээ энэ юу болж эхэлж байна? Мөнгө хаашаа явуулж байгаа юм бэ гэх юм бол Америк руу явуулж байгаа. За, Сауди Араб хинтээ ойрхон юм бэ гэх юм бол бас дахиад Америкчуудтай ойрхон байгаа. Энэ дайн халдвар өвчин шиг тараа явчих юм бол Сауди Арабын Мухаммед бин Салман цаатлын гэр бүл хамаатан саатан хэдэн тэр 100 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэр мөнгө одоо хаашаа нүүж эхэлж байгаа юм бэ гэх юм бол эх орондоо үлдэхгүй. Хөрөнгө оруулалтын төслүүд нь бас одоо эргэлзээтэй болж байгаа. United Arab Emirates гих мэтчлэн. Тэд нар шүү дээ. Барууныхантай зузаан байгаа улсууд Катар, UAE, Saudi Arab гэх мэтчлэн мөнгө одоо хаашаа явуулах юм бэ? Америк руу явуул. Европ руу явуулахгүй. Яг гэх юм бол Европ аюултай. Америкийн компаниудын хувьцаа өсөх юм байна. Ойлгомжтой. Тэгээд сая хэлжсэн өдөрт 5 тэрбум доллар энэ одоо өсөж байгаа баттай. Тэгэхээр энэ бүх юм мөнгөний төлөө. Тэгэхээр өмнө нь байсан 6 жилийн өмнө 8 жилийн өмнө байсан идралтын хувьд нөгөө л нэг санхүүгийн хэрэгчлээ ярьдаг байсан. Тэгээ өнөөдөр бол тэр дүр үл өөрчлөгдөөгүй. Зүгээр геополитикийн асуудлыг хөндөж ярьдаг болсон нь илүү тэр санхүүгийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь илүү тус үзүүлэх гол хүчин зүйл байгаа учраас илүү нухацтай авч үзэж байна гэсэн үг. Тийм 2016 17 онд нөгөө
тухайн одоо цөөхөн хэдэн харилцагчтай байсан. Тухайн одоо юу хэлж ирсэн бэ гэх юм бол Dow Jones өрөнгө олт хий, S&P 500 өрөнгө олт хий. Яг гэх юм бол Европ дэндүү олон цагаачдыг орлоод байна. Одоо сонирхолтой юм юу бэ гэх юм бол энэ Ираны дайн болоод ирэх юм бол заяа. Тэ? Лебанон, Оман, Йемен гих мэдчлэн. Иранд 90 сая хүмүүс байгаа. Тэнд жигнэсээ бөмбөг тесрээд ирэх юм бол заяа тэр хүмүүс нь хаашаа зогтох юм? Хаашаа тэ өргөдлөө явуулах юм? Хаашаа цагаачдаараа орж үзэх юм? Европ руу. Тэгээд дээ шүү дээ. Сирия улс тим том биш ээ. Лебанон бас тим том биш ээ. Тийм ээ. Ирак яг хүмүүстэй өнөө. Гэхдээ Израиль тесэрчих юм бол заяа. Иран тесэрчих юм бол, Иран бутарчих юм бол заяа. Энэ цагаачдын улсгал Европ руу бүр амар болно заяа. Тэ? 5 6 7 8 10 сая Иран муслим шашинтай хүмүүс бас дахиад Европ руу очих юм бол тэгэл Европ зүгээр ингээд бай бай үсттэй. Бодоод үзээрэй. Нөө импликейшнууд энэс үүсэж байгаа гайнууд. Европын засгийн газрууд жоохон социалист маягаар татвар маш өндөртэй. Хөрөнгө оруулагч нар. Тэгээд ер нь бол ягаад контентын төрлөө бас жоохон өөрчлөсөн бэ гэх юм бол залхаж байгаа санхүү ирчүүлээ яриа л тэгээ хүмүүс ингээ худлаа. За би ингээ хоримтлал үүсгэнэ. Тэгэл 3 4 сарын дараа буцаага мөнгө авчих тийм ээ. Тэ? Иргэжлөөдөө болёо. Тэ? Жигнэсээ би одоо хуруугаа уншуулахаа болёо. Өөрийнхөө төлөө амьдрч эхлэе. Тэ? Энэ бол зүгээр амар олон хүмүүс зүгээр худардаг байхгүй юу? Амар худалч хүмүүс. Заяа. Тэр надлуу худлаа ерөөсөө ярихгүй байгаа заяа. Тэр бол надад хамаагүй. Тэ? За идрээ би ингээд эрхчлөлөд олноо, тангар өргөё. Хаан банкны хадгаламжлуу хийсэн ч надад хамаагүй заяа. Байр худалдаж авсан ч надад хамаагүй. Өрсөлдөгч компани дээрээ багцаа үүсгээд бонд аваад, хувьцаа аваад хамаагүй. Заяа. I don't care. Юу миний ядаргаа үүсгдэг юм бэ гэх юм бол тэр өөртөө худлаа ярьдаг хүмүүс байхгүй. За би одоо болцсон. Одоо би эрхчлөлтөд амьдрнаа. Хангалттай 10 жил өөр хүний төлөө ажиллаа. 15 жил өөр хүний төлөө ажиллаа. Одоо миний ээлж ирлээ. Идэр бата би ухамсарсан. Тэгээд ингээд Солонгос нэг хар ажил хийдэг байсан. Эрүүл мэнд нь байхгүй гих мэд чинь. Тэгээ Монголд хүрээд ирээд Land 300 авчдаг. Том машин авчдаг. Тэгээ 3 муу 2хан жилийн дотор хоригдлуулсан мөнгөө ингээд цацчдаг байхгүй юу? Тэ? Төсөөл үүсээ би гэгэрсэн би ойлгоцсон ингээл худлаа яриад ирдэг заяа. Тэгэл би архинасаа гарцсан. Би одоо өөрийнхөө төлөөс дахиад хийж арх амсахгүй. Тэгэл нэг жил юм 2 жил нэр арх ууцсан суудаг байхгүй. Тиймэрхүү хүмүүс маш олон байгаа учраас санхүүгийн эрхчлөө энийг ингээд яриад байж болно л та. Гэхдээ энэ зарим тийм худлаа ярьдаг хүмүүс нэрээ намайг залхаад чадсан. Та динууд бас зөндөө хүмүүс байгаа ах те контентыг үзэл яадаг би хөөрөмтлөлөө үүсгэнэ. Энэ зээлийг төлснийхэн дараа би хоримтлал үүсгэнэ. Энэ төлбөрөө хийснийхэн дараа би хоримтлал үүсгэнэ. Энэ гайны дараа харсныхаа дараа цалин өсгөхөөрөө би хоримтлал хийнэ гэх өөртөө худлаа яриа л яваал гэдэг. Заяа яг 1 сарын 1-ээс би турнаа мурнаа хаасайг хут хүмүүс тэгээд эндээсээ жоохон залхдгүй юм уу? Залхдгүй юм уу? Тэ. Тэгээ маргааш юу их юм те? Айгүй ойлгомжтой. Хөшөө. Чи маргааш өглөө юу их юм? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ түл. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жилийн дараа тэтгэвдэх юм. Хүү. Ямар сонсогч байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. Чек адилхан юм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Энийн талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эзэн эргээд болсон. Компанийг хөндлөхгүй байгаа. Тэндээ ерөөхдөө бүтээж байгаа хүмүүсийг хөндлөхгүй юм байна. Тэ? Тэгээд улсаа баг зэрэг ингэ сүрүүлээд байна. Тийм бодлого явж гин. Тийм учраас бити Европын хөрөнгөний зах зээл хөрөнгө оруулалт хий. Америк руу хий. Гэд явж. Тэгээд энэ хязгааргүй хугацаагүй Америк руу хийнэ гэсэн юм утгатай би ерөөсөө яриаггүй.
Тийм ээ. Одоо Европ руу хөрөнгө оруулалт хийх боломжгүй байгаа. Тийшээ мөнгө заавалчгүй алдна. Цагаачдууд ингээд татварын орлогыг идчихэн, ард түмэн босон, иргэдийн дайнч бүр болох магадлал Европын холбоо ингээд задарчин. Тэгээд Европын холбоо тэр байгаа улс төрчнөд тэмцэн штэ. Яг гэвэл тэд нар ингээд сайлын өнөөгөө бууж өгөхгүй шүү. Зүгээр ингээд маа аав. За боллоо. Тэ? За боллоо. Би тухтай ажил их хурлын гишүүний юунаас зодог тайллаа. Манай Монгол улс төрч ямар их гүрийдэггүй блэ. Тэ? Огцрох амархан биш штэ. Тэгээд огцордгүй байхгүй юу. Тэгээд тийм тэмцэл болно. Тэгээд Европын засгийн газрууд, Европын холбоо гэсэн засгийн газар буухаасаа өмнө тултал нь тэмцэнэ. Хүмүүсийн хөрөнгийг хурааж аавн гих мэт ч гэсэн лайтай юм тултал нь хийн харж байгаарай. Тийм учраас Европ руу мөнгө хийж болохгүй. Нэмээд заяа. Америк утах бас тийш шилжин. Гэхдээ арай болоог байгаа. Арай болоог байгаа. Нэг 2028, 29 он тийм юм болох байхаа. Биш байхгүй. Тэгээд ерөнхийдөө харж байгаа юмнууд бүгдээр адилхан. Тэг тухайн үед энэ тийм амир экстрем биш. Тэгэл 2016 онд бас хэлжсэн. За манай Герман улсын Ангела Меркель Сирия улсаас 500-700 мянган хүмүүсийг оруулж ирж байна. Окей, хизээний цагт иргэдүүд бухимдна. За, тэгээ ингээ хардаа Либя бөмбөгтөөд ард түмэн зүгтсэн. Сомалия бөмбөгтөөд хэдэн сая Сомалия хүмүүс Европ, Америк ингээ тарцсан байгаа. Миннесота хотод амьдарч байгаа хүмүүс байгаа юм бол документ үлдгээрээд ингээд бүр нэг дүүрэг тэр чигтээ баг Африк болцсон байгаа байхгүй юу. За, Либя, Сомалия, Ирак, Афганистан, юм март, Сирия, тэ. Одоо Иран. Тэгээ Европын ирээдүйг хав арах гэж байгаа зү. Тэгээд тэр 500 мянгаар зогсоогүй хэдэн сая хүмүүсийг орлоод ирсэн байхгүй. Тэгээ эзэн нэг цагт тэр хүмүүс нь соёлтон таарахгүй, шашны өв таарахгүй, хөдөлмөрийн тэ энерги соёлноор ерөөсө таарахгүй. Тэгэл эзэн нэг цагт тесрэн. Тэгээ одоо тесэрч эхэлж байгаа. Тэгээ Европын холбоо бутарна. Байхгүй бол бат. Тэрийг одоо тэгээд Америк дотор бас энэ хугарал нь одоо харагдаж байгаа. Дональд Трамп худраад эхэлж байна. Make America Great Again гэсэн нэг бүлэг байгаа. Уламжлал, толгой тарих угаалгацсан, арчсламыг дэмжсэн хүмүүс нь байгаа, консерватив хүмүүс нь байгаа, дайныг дэмжсэн хүмүүс байгаа. Тэгээ Америк дотроо ингээд бас ард түмний соёл, ашиг сонирхол нэгтцэн байхаа болоод бас бутарч эхэлж байгаа. Та хэд амлий заяа Texas, Florida гих мэт чинь шал өөр үзэл бодолтой. Нью-Йоркоос тис ондоо. Калифорниа гэх юм бол бүр баг Венесуэлагийн маягаар ингэ явж байгаа шүү дээ. Тийм учраас Америк ч гэсэн энэ дэлхийн 3 дугаар дайн болоод ирэх юм бол заяа. Тэгээ энэ зэвсэг мэвсэг ингээ үр мүр ингээд нийгмийн даатгал янз бүрийн энэ тент амар олон лойр хулгай ард түмдээ худлаа ярьсан юмнууд явж байгаа байхгүй юу. Энэ тэгээд дуусах юм бол Америк ч гэсэн нэг юм уу хоёр хуваагдана. Заяа. 2 юм уу 3 хуваагдчих магадгүй заяа. Тэ. Энэ бол бас тодорхой харагдаж байгаа. Зүгээр цаг хугацаа л хэрэгтэй. Харж болно. Угаасаа харагдаж байгаа. Тэгээд ер нь бол эндээ их улс төрийн оноо авахгүй Путинаас мөнгө авах нь одоо хаашаа. Зүгээр мөнгөө урьдчилаад байршуулад тэндээсээ би ашиг хийж байгаа байхгүй. Тэгээд эдрээ чи амар Трампыг дэмждэг байсан хүн биш үү? Yes. Гэхдээ одоо саналаа өөрчилсөн. Тэгээд удахгүй Путинийг шүмжлэх цаг ирэх байх. Ши Жинпинг шүмжлэх цаг ирэх байх. Ираныг шүмжлэх цаг ирэх байх. Израилийг аль хэдийн шүмжлээд эхэлж байгаа. Тэгээ энэ бол ерөөхдөө зүгээр дэлхийн ертөнц ямар байвал хөрөнгө оруулалт амьдрал таатай байх вэ? Ажлын байрууд олон байх вэ? Бид нар ерөөхдөө аз жаргалын араас явах боломжтой юм бэ? Дэлхийн ертөнц яаж гайтай болох вэ? Дайн ихтэй болох вэ? Эний эсрэг л хийж байгаа шүү дээ. Тэгээд ерөөхдөө мөнгө хааш нь тавих хэрэгтэй юм бэ? Мөнгөний зогсоол аюулгүй байх ёстой шүү дээ. Тийм учраас энэ геополитикийн контентийг угаасаа өмнө хийдэг байсан. Зүгээр ойролцоо өнгөрсөн жилээс ахуулаад энэний тухай илүү их ярьж эхэлсэн байхгүй юу? Давсалцсан. Тэ. Тэгээд ерөөхдөө хандлт авсан болохоор тэгэл ойлгомжтой. YouTube-аас мөнгө олж гин, илүү олон хүмүүс миний контентыг үзэж гин. Тийм учраас миний бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ, сургалт, ном илүү их зарагдаж гин. Тийм учраас энийг хийж л таарна. Тэгээ удахгүй бас ерөөхдөө ийм YouTube channel яаж хийдэг юм бэ? Контент яаж эхлэх вэ? Дагагчтай хэрхэн болох вэ? Энэ мэдлэгээр бас нэг гоё community гараад дамжуулаад зааж эхэлнэ. Түр хүлээж байгаарай. За гэхдээ энэ яриа сонирхолтой байсан бол second podcast-ыг бүтнээр үзээрэй. Та надад харамсах байхгүй. Линк доор байгаа шүү.
Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да. Яагаад гэх юм бол энийг дараа чиний амьдрал чинийх болно. За, энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За, тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнө хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент, 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зовлонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.